За Pulp Fiction гэдэг киноны од маань 1954 онд Нью-Жерси хотын загад төрсэн байна. За дээрээ 5 ах эгчтэй. За айлын 6 дахь хүүхэд байх нь шүү дээ. Бүр бужигнсан л айл байсан баг. За аав Салватор Траволта нь дугуйн худалдаа эрхэлдэг. За хэдий хувийн бизнестэй ч гэсэн тэднийх их ядуу тарчиг айл байсан юм байна. За 6 хүүхэдтэй хичээлэх үү маш их зардал гарна гэсэн үг. За хүүхдүүд нь умгар өрөөнд шахацлтан унтдаг. За хувийн орон зай гэж юу ч байхгүй. За чимээ шууган гэж тасрахгүй бүр маш их чимээтэй ийм айл байсан. Өглөөний цай гэж бараг уудаггүй гинэ. Өдөрт нэг хоол идвэл их юм. За харин 16 нас хүрээд энэ бүхнийг тэсэх аргагүй болсон Жон нэг л өдөр бүх юмаа багилж аваад цуглуулсан $150 аваад гэрээсээ явсан. За энэ $150 хаяа өдрийн хоол идэхгүй байдаг. Хоол идэрээгээд $1 өгөхтөн тэрийгэ гармалдаг. Тэгээд автобусанд суухгүйгээр хэдэн километр алхдаг. Ингэж ингэн барин байж хуруу humсаа хуглан байж цуглуулсан юм байна. Тэгсэн чинь ядж яхад нөгөө студент хотын нөгөө захт ингэ. Тэгээд нөгөөд ч өстө таарлцсан юм өмсч аваад нөгөө хотын нөгөө зах руу нэстгээрэл гүйж утсан. За тэгсэн чинь хугацаанаас 23 минут хоцорсон. За тэгсэн дүүрээ сонссон чинь өөрийнх нь өмссөн хувцас. Тэр дүртээ яагаад ч авцалтахгүй. За ер нь баг энэ дүүрээ алдах нь баг тодорхой байсан. Тэгсэн чинь яг шалралт дээр найруулагчийн хүссэн яг тэр дүрийг бүтээждэг. За охид түнд унж тусдаг. За охидын өрөөний хан дээр Джонни зураг дүүрэн байгаа. Гэхдээ манай хүнд эдгээр охидууд сонирн биш байсан юм байна. Учир нь Джон Траволта 1975 онд нэгэн киноны зураг авалтан дээр өөрийнхөө анхны хайртайгаа авчирсан гинэ. Энэ бүсгүйг Дайана Хайланд гэдэг нэртэй. Өөрөөс нь 18 нас ихч ийм бүсгүй байсан. Джонни амьдрал одоо л нэг дүүрэн болоод сайхан карьертай, за 2 сайхан хүүхэдтэй, хайртай бүсгүйтэй бүх зүйл нь түүнд одоо ирж байгаа. Гэхдээ амьдрал түүнийг жаргалтай байхыг удаан харахыг хүсээгүй. Удалгүй Джон Келли хоёр том хүүгээ аутизмтай болохыг мэддэг. За бас мөн сайжилттай болох, сайжилттай байдаг. Хосууд том хүүдээ бүх зүйлээ зориулжсэн. Ам хаврах анхан шатны тусламж. За ер нь хийж болох бүгдийг хийсэн боловч хитрхи оройтсан байсан. Хүн нас урчин байсан. Татал төгөөд унахтаа ван мөрөгцсөн. Усны онгоцоо мөргөөд тэгээд ухаан алдаад тэгээд нас урцсан юм байна л да. Энэ үед дөнгөж 16 настай байсан. Хүүхдээ оршуулах бол энэ дэлхий дээрх хамгийн хэцүү, хамгийн муухай зүйл. За үгээр илэрхийлшгүй гэж хэлсэн